За тэг одоохоо за нэг протоколд ийм тэмдэглүүлээ. Банк хянын шалах төр хорооны одоо санал хураахаас өмнө нэг гормын саналыг дэмжүүлэх шаардлага байна. За энэ хянан шалах хорооны хамрах хүрээг төслийг санаачилж байгаа 35 гарын үсэг зурсан тал банкны орооны хуралд нэмж болох ийм залттай. Тийм учраас би бас энэ хамрах хүрээг нэмэгдүүлэх ийм саналыг оруулж байна. Тэгэхээр энэ дээр бол банкны ороогоор санал оруулна. За референтүүд маань яг хуулийн энэ заалт болж ин болохгүй байна гэдээ ерөөсө хариулахгүй нэг сонир байдалтай байгаад байна. Энэ асуудал дээр яагаад нэг ийм юу байна? Манайхан бүгдээрээ ингээд хуулиа яриад явмаар байна. Нэгдүгürt энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992 оноос 2025 оны шийдвэрүүд. 2. Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтыг зориулалтаар олгосон байдал. 3. Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж. За тэгээ би энэ санал дээр энэ богдуулын тусгай хамгаалтанд олгосон газар олголтыг мөн хянан шалгах гэсэн энэ хамар хүрээг оруулж байна. Энэ дээр санал оруулж өгөөч гэдэг хүсэлтэй. Хамар хүрээнд. За энэ наад санал биш үү? Дахиж байнгаараа орох учраас тогтоолын төслийг тараацсан учраас наадгын чинь дараа ажлын хэсэг байгуулсан дараа ажлын хэсгийн дахиж санал оруулж болно. Одоо шууд санал хураалт явуулъя. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ын 4-р хэсэг, Монгол Улсын их хурлын шуулганы уралдааны нэгэн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45 2-р хэсгийг үндэслэн хяналт шалгах төр орооны тусгай шалгалтын сэдэв хүрээх язгаар Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн гэж үзэж хянан шалгах төр ороо байгуулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг шуулганы нэгдсэн уралдаанаар хэлсүүлж батлуулахыг дэмжиж гэсэн номын санал хураалт явуулъя. Гишүүд санал хураалтанд бэлдээрэй. Санал хураалт бэлдээ дууссан уу? Санал хураалт. Санал хураалт. За санал 52.6-аар дэмжиглээ. Санал хураалт явуулж дуслаа тогтоолын төслийг хэлцэх талаар байгуул орчин үндэс хөдөөж байнгороноос гарах санал дүгнэлт улсын их хурлын гишүүн Пүрвийн Батчимэг нэгдсэн уралдаанд танилцуулна.